Бичнүүд хүн төрхийг олж ихсэн үеэс буюу Homo sapiens-ийн үеэс л бид хувцс гэж зүйлийг хэрэглэж ихсэн гэж байгаа. Яг уу нөхдүүд даарч хөрөөдөл олсон санаа нь тэр байхгүй юу? Тэгсэн одоо хувцс бол нас хүүс, зэрэг зэндээ ажил мэргэжилд хэрж бүхэл тухайн үнийхээ зан аашийг хүртэл илэрхийлэх нэг төрлийн нэрийн үц болоод амжижээ. Тэгэхээр ягаад Homo sapiens хувцс сунаар яриад байна вэ гэхээр эдгээр нь өнөөдрийн ярих сэдвтэй маань холбоотой байгаамаа. Ер нь хувцс бол тухайн цаг үеийнхээ түүх соёлын онцлогийг нэвч шингээсэн эдвэдэг. Тиймдээ ч өнөөгийн нийгэм эрчимтэй хүчээ авч юу салбар бол яхаарахгүй хувцс загварын салбар. Орчин үеийн хувцсны гайхалтай загваруудыг бүтээдэг үе олон брэндүүд бий болсон. Үнийг сонсоод та бүхний толгойд дэлхийн алдартай брэндүүд шууд л бууж ирж байгаа хэл та. Тэр дунд нь LV гэх хоёр үсэг бол байсан гэдэг дээр барьсан ч алдахгүй байгаа. Энэ бол тансаг зэрэглэлийн брэнд Louis Vuitton нэлээ. Louis Vuitton биш, Louis Vuitton шүү манайхаа. Мэдж байгаа зү. Харин ихэнх хүмүүс маань алдартай брэндүүдийн загвар хувцснуудыг мэдхээс биш тэрхүү бүтээлийг төрөвдөг газар ажилчдын байрладаг ажлын байр музей гэх зүйлүүдийг нэг их сонирхдаггүй баха. Тиймээс энэ удаагийн бичлэгээрээ үзэгч та бүхэндээ сонирхолтой байх болов уу гэсэн үднээс тансаг зэрэглэлийн брэнд Louis Vuitton-ы алдартай барилгын түүхийн талаар хүрэхэд бэлэн болоод байна. Louis Vuitton-ы эзэмшлийн хамгийн алдартай барилга бол Louis Vuitton Foundation-ын талаар төрүүлээ танилцуулна. Энэ барилга нь загварын хот гэдэг Парист байршдаг бөгөөд тус брендийн музей соёлын төв гэж явдаг юм байна. Канада гаралтай Америк архитектор Frank Gehry энэ барилгыг зохион бүтээсэн бөгөөд 2006 онд барилгын ажлыг эхлүүлж байж. Баригдахуулсан түүхээс нь дуртай юм бол 2001 онд LV компани гүйцэтгэх захирал Bernard Arnault архитектор Frank Gehryтэй уулзаад олон нийтэд өөрийн соёлоо танилцуулах зорилготой нэг тиймэрхүү газрыг бий болгомоор байна. 2010 гэхэд нээлттэй хийчмээр л байна. Ухааны мэрсэн байгаа. За тэгээд л 100 сая еврогоор бариулын нэтэрэ болоод л заамаа болоод ажил эхэлсэн байгаа. Барилгын хэлбэрийн хувьд нэлээд өвөрмөц салхинд сэвэлзэж буй даруулт цавны далбаа шиг мөсөн уул нурж байгаа юм шиг аль эсвэл цэцэг дэлбэгээ дэлгэж байгаа юм шиг за ер нь нэлийн сонирхолтой хэцтэй. Илүүчхүү дутуучхүү яг 2 давхар барилга бөгөөд дээд давхартаа бүхэл бүтэн 11 үзэсгэлэнгийн танхимтай. Зарим цонхоор нь харуул галерей нь өнгөнгөөр гэрэлтдэг гэж байгаа. Харин доод давхартай 350 хүний судалтай арга хэмжээ олоход зориулагдсан томоохон орон зайнууд төлөвлөгдсөн байгаа юм. Энэхүү төслийг 3D дизайны програм, дижитал технологийн хөгжлөөр тулгуурлан хийсэн нь инженерүүд болон бусад ажилчдад ажиллахад илүү амар дэвшилтэд байсан гинлээ. Мөн цаг хугацаанд ч тун хэмнэлттэй байсан байгаа. Уг барилга маань хотын төвөөс зайдуу ногоон байгууламж сайтай нам гүн газар байршдаг бөгөөд өөрийн гэсэн усан байгууламжтай учраас зочлохоор ирсэн хүмүүс 5 тухтай 50 амар амгалан мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй. 2011 онд барилгын ажил эд явагдаж байхад барилга баригдаж буй газрыг байгаль хамгаалах нийгэмлэгийн Louis Vuitton Foundation-ыг замын дагуу хэд ойр барьсан. Цэцэрлэг төрөлнгийн нам гүн байдлыг алдагдуулсан энтергээд шүүх мөнх болоод баг барьсан барилгаа нураах боллоо. Ингээд сандарлаж байтал азар Францын алдартай архитектор манай Frank Gehry-г дэмжиж өмөөрөн чүү ай нэг юм аврагдсан гэнлээ. Ингээд арай гэж нэг юм барилгаа нээлттэй хийгээд байж байсан чинь бас нэг асуудал гарсан. Анх 100 сая еврогоор баригдах төлөвлөгөөтэй байсан барилга чинь бүр 780 сая евро болсон байвал яах вэ? Бас янз бүрийн цавчаа өөр юу гэдэг нэг тиймэрхүү болсон юм шиг байгаа. Гэхдээ Монголын хөдөл арай гайгүй л үү дээ. Сүүлд нь энэ бүх асуудал шийдэгдсэн гэсэн. Ерөнхийдөө дотор байгаа бүтээлүүдийг агуулгах орон зай бус өөрөө бүхэлдээ урлаг болж зохиомжийн контраст нь байгальтай хэрхэн уусна нь хэдий масс томтойж хөнгөн мэдрэмжийг төрүүлж чадсан. Тус барилгын онцлог шинж болсон болов. Тиймээс очисон хүн бүхэн архитектурын сайхныг мэдэрч болох гайхалтай жишээ бол яалтчгүй Louis Vuitton Foundation гэдэгт эргэлзэхгүй байна. За ингээд томдохгүй бас нэгэн сонирхолтой барилгын бүтц архитектурын талаар бүгдээрээ ярилцуулан төрүүл та бүхэн үлээгээд лайк дараад subscribe хийгээд сууж.